Ардын хөгжмийн их шиг хөөми болон өвөрмөц үзүүлбэр улаан үдийн нисэх онгоцны буудалд сэтгэл татам уур амьсгалыг бүрдүүлв. Уран бичлэгийн маструуд биер, хар бихний тусламжтайгаар аврах том даавуудыг урлагийн бүтээл болгон хувиргалаа. Өнөөдөр бид зочид болон аян замд гарч байгаа хүмүүст зориулан ерөөл бичлээ. Үүнийг орсоор орчуулбал таны зам мөр үлзийтэй байг гэсэн ерөөл юм. Буриадад ирж энэ агарын хаалгаар нэвтрэн орохдоо зам мөр тань үлзийтэй байж ажил үйлстэй бүтэмжтэй байх болтугай гэсэн санаа. Ерөөлүүд үндсэн бүтээл болох Брэдийн төрийн дуулалын бичвэрийг улам баяжуулсан байна. Дуулалын үгийг мөн босоо монгол бичгээр бичиж 9 метрийн өндөрт байрлуулжээ. Үүнийг санамсаргүй сонгоогүй. Энэ нь их нутаг, их газар, өөрийн ард иргэд болон нийслэлийн зочдоо үргэлж баяртайгаар угтан авдгийг сануулж байгаа хэрэг юм. Буриадын төрийн дуулалд маш сайхан мөрөөд байдгийг бид мэднэ. Тэнд эх орны хайрлах сэтгэл үзэсгэлэнт байгаль, тал нутаг, тунгалаг өндөр тэнгэрийн тухай өгүүлдэг. Гэртээ ирж байгаа хүмүүсийг эдгээр намуухан агаарт хөөх мэт даавуун бүтээлүүд угтаж байна. Мөн зочид манайд ийм өвөрмөц соёлын өв байдгийг шууд харж мэдэрнэ. Эдгээр даавуун бүтээлийг харахад агаарт хөөж байгаа мэт сэтгэл төрнө. Ийм нөлөөг химэл торгоны тусламжтайгаар бий болгожээ. Энэхүү бүтээл байгаль нисэх онгоцны буудлын гарцан дээр Буриадын нийслэлийн зочид орсон сувчдыг угтан авч байна. Уран бүтээлчдийн бүтээлийн ачаар нисэх онгоцны буудал Буриадын соёлын хаалга болон хувирчээ. Манай үзэсгэлэн зураг муралын нэргэдэгчний олон зорчигч зураг давсныг та төсөөлөгчгүй. Энэ үзэсгэлэн жинхэнэ шууган тарнидэд би итгэлтэй байна. Хүмүүс манай Буриадын агарын хаалгаар нисэн ирж дамжин өнгөрөхдөө энэ инсталляцийг харж огт өөр уур амьсгал, огт өөр орчинд орно. Манай мэрэгэн ухааныг маш гоо зүй мэдрэмжтэй үзэсгэлэнтэйгээр хүргэж байгаа юм. Их дэлхийн үзэсгэлэн нь сайннууд тэнгэрээ нийгэм соёлын төслийг ийхүү өндөрлүүлж байна. Төслийг хип-хоп бүтээлч үйлдвэрлэлийн төв, веб-цэг, Российской Федерации болон Буриадын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Жихрийн шижин бол хүмүүсийн айдагч, ойлгох гэж төдийлөн хичээдгүй өвчин. Олон хүн өнөө хүртэл энэ онош амттанд дурласнаас эхэлдэг гэж боддог. Гэвч шалтгаан нь амттан десертэд дуртай эсгээс огт өөр зүйлтэй холбоотой. Та жихрийн шижингийн тухай мэдлэгтэй юу? Мэднэ. Юу юм бэ? Сахар повышается, но это сахарын хэмжээ нэгсэн докторгүй болно. сахар нестабилен. Я знаю, что такое сахар. Би чихрийн шижигийн тухай мэднэ. Гэтэ төдийлөн нарийн мэдлэгтэй биш. Үхэл төрүүдийг мэднэ. Серьезная степень. Нет. Үгүй мэдэхгүй. Гадарлаж байгаа юм байна уу? Цусан дах сахар багасах уу? Сахарный диабет. Жихрийн шижин гэдэг нь инсулин гих дааварт ямар нэгэн өөрчлөлт гарснаас үүсдэг өвчин юм. Нэгдүгээр хэв шинжийн жихрийн шижин бол хүний биед инсулин огт ялгарахгүй. Ийм хүмүүс орлуулах эмчилгээ хийлгэж өдөрт хэдэн удаа инсулин тарьдаг. Учир нь энэ дааваргүйгээр амьдрах боломжгүй. Харин хоёрдугаар хэв шинж нь илүү түгээмэл. Энэ бол олдмол жихрийн шижин. Аутоиммун мөм шинжтэй нэгдүгээр хэв шинжийн өвчин олон килограмм бялуу эзэнтэй шууд ямар ч холбоогүй. Харин хоёрдугаар хэв шинжийн онош гол өдөөгч нь шоколадч биш гинэ. Гэхдээ хамгийн аюултай ташаа ойлголт бол шинж тэмдгийн тухай ойлголт юм. Жихрийн шижин өвдөдгүй. Диабет не болит. Манай улсад насанд хүрсэн 4 хүн тутмын нэг нь нүүрс үсэн солилцооны алдагдaltaй байгаа нь маш том асуудал. Урдл жихрийн шижин бол жихрийн шижингийн өмнөх байдал. Гэтэл олон хүн өөрсдөө аль хэдийн урдл жихрийн шижинтэй болсон байж магадгүй гэдгийг мэддэггүй. Шинжилгээ үзлэгт хамрагдахгүй бол урдл жихрийн шижин ердөө 3-5 жилийн дотор жихрийн шижин болж даамжрах эрсдэлтэй. Мэргэжилтүүдийн хэлж байгаагаар урдчлан сэргийлэх үндсэн арга нь өнөөл эрүүл хамгийн гол нь тэнцвэртэй хооллолт хэвээр байна. Бидний хүн болгон зөвлөдөг үндсэн хооллолт бол илчлэг багтай хит тослог биш хоол юм. Илүүдэлжин үүсгдэг бүтээгдэхүүнээс залших хэрэгтэй. Энэ нь тослог хүнс, тос гэдэгт зөвхөн масл багтахгүй. Мөн гүн боловсруулсан татсан махан бүтээгдэхүүнүүд
бүтээгдэхүүнүүд болох хям, банш, бууз, зайц, лаацтай загас зэрэг бүгд орно. Сосиски, сардельки. Врачи рекомендуют. Эмчнэр тавгны аргаар холлохыг зөвлөж байна. Энэ аргаар тавгны тал хэсгийг ногоо, харин нүүрс ус болон уураг тус бүр 4/1 хэсгийг эзлэнэ. Мөн зөв хоололдог байсан ч жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөж байгаа. Мы рекомендуем. Бид хүн болгоныг урьдчилан сэргийлэх хөдөлгөөгт хамрагдаж, цусан дахь сахарын төвшингийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Ялангуяа илүүдэл жинтэй эсвэл даралдагсах өвчтэй бол заавал үзүүлэх хэрэгтэй. Запущенный Удсан жихрийн шижин олон төрлийн хүндрэл төрөгдөг. Энд судасны гэмтэл, хараа алдалт, харвалт, тэр бүхэл мөч тайруулах хүртэл эрсдэл багтана. Гэхдээ энэ оношвол ял биш. Ялангуяа эмчийн зөвлөмжийг дагаж мөрдвөл жихрийн шижинтэй ч хэвийн амьдрах боломжтой. можно жить. Би жихрийн шижинтэй. Ага. И как Тийм үү, амьдралд чинь нөлөөлсөн үү? как-то повлияло? Үгүй ээ, жихрийн шижинг чинь өвчин биш, амьдралын хэв маяг гэдэг юм биш үү? Это образ жизни. Человеку, у которого Жихрийн шижин илэрсэн хүнд энэ өвчнөд хэрхэн зохицож амьдрах, хэрхэн хооллох, ямар арга хэмжээ авах зэргийг зааж сургадаг. Энийг альж поликлиникт үн төлбөргүй хийдэг. Алена Михайлова, Денис Щербаков, Новости дня. Ийхүү тусгай асаах төхөөрөмжийн тусламжтайгаар гал гаргаж байна. Гэхдээ энийг санаатаа гал тавигчд бус харин хяналттай өвс шатаалт эхлүүлэхээр мэрэгчлэтнүүд хийж байгаа. Гал бүрэн хяналтанд байна. Ойролцоо хувийн орон сууцуд байгаач үйл ажиллагаа аюулгүй явагдаж байна. Лиснай гудамжны энэ хэсэгт гал сүнөгчд анх удаа ажиллаж байгаажээ. Одоогор Эрхүү хотын нутаг дэвсгэрт хяналттай шатаалт хийх шаардлагатай 36 хэсэг байгаа. Нийт талбай нь 340 га юм. Бидэнд холбооны гал төмөртөд тэмцэх алба, аюулгүй хот байгууллага болон Эрхүү хотын захиргааны төлөөлөгч тусалж байна. Мэргэжилтнүүд ийм төрлийн хяналттай шатаалтыг 4-р сарын эхнээс хуурай салхихгүй цаг агаар тогтмогц эхлүүлжээ. Энэ нь ийм урьдчилан сэргийлэх ажлыг хийх чухал нөхцөл болох юм. Шатаалт хийх талбайг урьдчилан тогтоодог. Гэхдээ иргэд өөрсдөө ч гэрийнх нь ойролцоо хуурай ургамал их байвал хотын дөрүүдийн захиргаанд хүсэлт гаргаж болох юм байна. Хяналттай шатаалт төрлийн дагуу явагдаж байна. Бүгд баруун эргийн тойргийн нутаг дэвсгэрт хийх өвс хадалт шатаалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа. Иргэд бичлэгүүрэл гаргаж болно. Манай хаяг Маратын годамж 14 4 давхар. Мөн утсаар холбогдож нөхцөл байдлаа тайлбарлаж болно. Хэрэг тухайн газар үнэхээр шатах эрсдэлтэй бол төлөвлөгөөнд оруулах хүндэслэлтэй бол уг талбайг нэмж бүртгэнэ. Онцгой байдлын яамны ажилтнууд болон аюулгүй хотын байгууллагын мэргэжилтнүүд өвсний урьдчилан сэргийлэх хяналттай шатаалтыг 4-р сарын турш зохион байгуулна. Энийн зэрэгцээ өвсийг дур мэдэн шатаахыг хориглдог бөгөөд ийм үйлдэл нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж болзошгүйг анхааруулж байна. Агуй эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн ард түмний байгуулсан гавьяан зориулсан энэхүү үйл ажиллагаа өөр байгалийн жолооч нар болон нутгийн иргэдийг өөр байгалийнхны байлдааны болон хөдөлмөрийн алдрын дурсгалын зохицолборт нэгтгэлээ. Зочид талбайд цуглаж цэргийн каш, зөвлөлтийн үеийн хөгжмийн аяд ор өнгөрсөн онжлуудын үйл явдлыг дурсан ярилцсан. Автосуваа бол амьд дурсамжийн бэлэгдэл. Тэр аимшигт үйл явдлын тухай, манай нутгийнхны тухай, бидний түүх, бидний ялалтын тухай дурсамжим. Өнөөдөр насанд хүрэгчдийн дэргэд багчууд, бидний ирээдүйн үе, хожим улс орноо бүтээн байгуулах хүүхдүүд хамт байгааг харахад ямар сайхан байна вэ? Цуваа хөдөлгөөний өмнө Дорнод цэргийн тойргийн дуу бүжгийн чуулган уран бүтээлчид болон манай хамтран зүтгэгч Забайкалье радио телевизийн компани сурвалжлагч Бата Цэринов нар тоглолт үзүүлв. Энэхүү үйл ажиллагаанд насанд хүрэгчид төдийгүй өөр байгалийн багчууд ч оролцжээ. Олон хүн гэр бүлээрээ ирсэн байна. Бид гэр бүлээрээ ирэхээр шийдсэн. Энд Волга байгааг хараад зураг даруулж байна. Ер нь манай хүүгүүд автомашин их дуртай. Хуучны машинуудыг харахад сонирхолтой, надад ч бас сонирхолтой байна. Ийм арга хэмжээнүүд чухал. Ялалт бидэнд нийт зөвлөлийн ард түмэнд ямар их үн цэнээр ирснийг санаж байхын тулд шүү дээ. Хүмүүс мартахгүй байхын тулд ийм ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй.
проводить, чтобы люди помнили. Возглавила колонну. Цуваг 1963 онд үйлдвэрлэсэн Волга автомашин тэргүүлв. Энэ машин автцуваанд оролцохоор Первомайскаас шууд нисэж ирсэн гин. Үүгээр Москвач явсан болно гэж эзэн нь бахархалтай хэлнэ. Үнэхээр зөвлөлтийн домог болсон энэ машин найдвартай. Түүнтэй хамт зураг даруулахыг хүсэгчид ч олон байлаа. Желающих сфотографироваться с ней хоть отбавляй. Өнгөрсөн жил би томилолтой байсан болохоор ирж чадаагүй энэ машины хүмүүс их сонирхдаг. Өнөөдөр ч гэсэн бид хүүтэйгээ хотод ажиллаар явж хахад хаанч зогссон хүмүүс ирээд зураг даруулж болох уу? Салоныг нь үзэж болох уу гэж асууж байсан. Бас хүмүүсээ дотор нь сууж үзэж болох уу? Зураг даруулж болох уу гэж асууж байлаа. Колонна проехала. Цуваа салхинд намирсан Оросын төрийн талбайтаагаар Жита хотын гудамжаар явж өнгөрөв. Ялалтын автцувааны эцсийн цэг нь Титовын толгоон оройтох Александр Невскийн сүм байлаа. В Якутии стартовал ежегодный... Якутад цагаан тогрооны нүүдлийг ажиглах жил бүрийн ардын мониторинг эхэллээ. Хэрв цагаан тогроо харсан бол Якутийн оршин суугчид тусгай асуулга бүглэж энэ тухай мэдээлэх боломжтой. Асуулгад шууг харсан огноо, өдрийн цаг, таарсан газар буюу тодорхой нутаг дэвсгэр, хэсэг, шуудын тоо, тэдгээр хүртэлх ойролцоо зайг бичгээс гадна боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэг хавсаргах шаардлагатай. Хэрв агуулга бүглэх боломжгүй бол ажиглалтаа өөрт тохиромжтой ямар ч аргаар тэмдэглэж болно. Хамгийн гол нь мэдээлэл мэрэгжилтнүүдэд хүрэх ёстой. Цугларсан мэдээлэл нь эрдэмтдэд эдгээр ховор шуудын нүүдлийн замнал болон тоо толгойн төлөв байдлын талаар үн цэнтэй мэдээлэл авахд туслах юм. Өнгөрсөн жилийн мониторингийн дүнд Якутийн 14 дүүргээс мэдээлэл цуглуулж чаджээ. 14 районов Якутии. В этой мастерской кисть. Энэ урланд биер, цаг хугацаа, орон зайг холбосон гүүр болж байна. Төрөл төрөстийн өгсөн дүрслэл, дурсамжид тулгуурлан, уран бүтээлчид Солонгосын ард түмэнд тусалж, Америкийн төрөмгөллийн эсрэг тулалдсан сайн дурын цэргийн дүр төрхийг цэргэн бүтээж байна. Зүүн хятадын Жансун мужийн уугуул Цян Кунхва 1951 онд 20 настайдаа фронтод явжээ. 2 жилийн дараа тэрээр амь мөрөгдөж, гэртээ эргэж ирж чадаагүй юм. Не вернувшись домой. Бид энэ ажлыг хийхдээ нэр төрийн хэрэг төдийгүй хариуцлага гэдгийг ойлгосон. Өмнөх бүтээлүүдээс ялгаатай нь бидэнд тухайн хүний бодит зураг байхгүй. Тиймээс хүргэнэ зөвхөн хэлбэр дүрсээрээ төдийгүй сүнслэг агуулгаараач адилхан болохын тулд Баатрын гэр бүлийнхэндээ байнга харилцаж, нарийн ширийн зүйлсийг тулган нягтлах шаардлагатай болсон. Цян Кунхва гэр бүлдээ нэг ч гэрэл зураг үлдээгээгүй. Өдгөө амьд байгаа төрөл төрөстөөс нь зөвхөн 82 настай Зэ охин нь тэрнийг харж байсан бөгөөд тэр ч бас ердөө ганцхан удаа харжээ. Гэсэн ч төрөл төрөст нь баатруудыг царай төрхөөр нь мэддэг байх ёстой гэж шийдсэн байна. Харин энэ нь амаргүй даалгавар байв. Зарим эсгийн хэд бараан болгол байгалийн бус харагдана. Тиймээс бид хар цагаан саарлангийн зохицлыг зөв сонгох хэрэгтэй. Мөн нүүрний төрх, ам, нүдний болон зэрэг зарим нарийн талд бага зэрэг засварлах шаардлагатай. В результате совместно Гэр бүл болон уран бүтээлчдийн хамтын хүчин чармаалтын үр дүнд хүрэг бий болжээ. Ингээд Цин Кунхвагийн зэхүү Шинян хотын дурсгалын оршуулгын газарт очсон байна. Тэд хизээч уулзаж байгааг үуч зэхүү нь аав гахыгаа үндэсний баатар гэдгийг мэднэ. Тэр дайнд хятадын бараг 200 мянган сайн дурын цэрэг амиа өгсөн юм. Түүний дотор Цин Кунхвагийн нэрж оршуулгын газрын тусгай хананд сийлэгдэжээ. Түүнийг бурхан болох үед би төрөөгүй байсан. Тиймээс би хөргийг нь харахыг маш их хүсэж байсан. Миний эгч авгаахыг цэрэгт мордоход нь гатлан усны цэцэлд үдчих өгсөн юм. Эгч маань түүнийг санаж байгаа учраас түүний дүрслэлээр зураач хөргийг нь зурж өгөөсэй гэж би хүссэн юм а. китайский народ Хятадын ард түмэн Цин Кунхва шиг баатруудыг хизээч мартаагүй. 2014 оноос хойш 1000 гаруй дайчны шарлыг Солонгосын хойгоос эх орондоо навчирч цэргийн дээд хүндэтгэлтэйгээр Шинян дахь дурсгалын оршуулгын газарт нутаглуулсан байна. ДНХ-гийн шинжилгээний тусламжтайгаар мэрэгчлэтнүүд 36 хүний хэн болохыг тогтоож чадсан бөгөөд тэдний дунд энэ сурвалжлагын баатарч багтжээ. Хайр тавхаа таны зэхүү байна. Тантай уулзахаар ирлээ. Бид таныг одоо ч маш их санаж байгаа. Өнөөдөр бид тань төрөлх нутгийнхаа харбудаа Сүүхэгийн шарж нууж хэр сараан цэцэг авчирлаа. Эдгээр манай гэр бүлийг иргэн нэгтгэхийг бэлгэж байгаа юм. Хайр тавгаах минь 50 орстой.
Денис Чижов, Гуаньян, CGTN. В этом секторе Гуанчжоугийн ярамгийн энэ хэсэгт үйлчлэгээний роботуудыг 2 жил дараал нь танилцуулж байна. Энэ удаад 46 компани бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулжээ. Худалдан авагчид зүгээр нэг үзэж сонирхохоор ирсэнгүй. Тэд шууд ажилдаа нэвтрүүлж болох шийдлүүдийг хайж байна. внедрить в работу. Бразилд ажилтнуудын хөдөлмөрийн зардал маш өндөр, тиймээс роботууд хүнийг орлох шийдэл гэдэг утгаараа бразилчуудын сонирхлыг татж байна. Миний бодлоор та бүхэн энэ тэргүүлэгчд байна. Та нар олон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа. Бид бус улс орнд үүнтэй төстэй зүйлийг олж харахгүй байгаа. Ничего подобного в других странах. Манайд Америк нэгдсэн улс, Европ болон Зүүн Азийн орнуудаас үйлчлүүлэгч бий. Зарим манай бүтээгдэхүүнийг өөрсдөө ашигладаг бол зарим нь ахмад насны асаргаа эсвэл спортын брэндүүдийн салбарт ажилладаг. Мөн олон байнгын үйлчлүүлэгч харж болно. Тэд өнгөрсөн жил манай худалдаа авагчд байсан. Одоо шинэ үеийн бүтээгдэхүүнийг туршиж үзэхээр ижж. Энэ жил манай экспорт 5-10 дахин өснө гэж хүлээж байна. Что в этом году наш экспорт вырастет в 5-10 раз. Китайские компании Хятадын компаниуд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл дээр сайжруулж өргөн хүрээнд нэвтрүүлсэний дараагаар одоо дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдэд зориулсан хувьчилсан шийдэл боловсруулах шат руу шилжжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын робот үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд гадаад цахилгын өсөлт 2 оронтой тоотоогоор хэмжигдэх болсон байна. показателями. Ийм роботууд бүрэн автоматжуулсан лаборатори эсвэл хүний эрүүл мэндэд хортой нөхцөл зайлшгүй хэрэгтэй. Тэдгэрийг ашигласнаар үйл явцын үр ашиг, аюулгүй байдал, тогтвортой байдал нэмэгддэг. Безопасность и стабильность процессов. Это лишь одна из Энэ бол Гуандун мужид робот техниктэй холбоотой 160 мянган гаруй компани ердөө нэг нь юм. Тэд нийлүүлэлтийн бүх сүлжээг хамардаг. Ийм экосистем нь компаниудад илүү уян хатан шийдэл санал болгох боломж олгодог. Тухайлбал үйлдвэрийг үндсээр нь шинжлэх, асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагагүйгээр нэгтгэн нэвтрүүлж болох системүүдийг санал болгож байна. Олон жижиг аж ахуйн нэгжийн хувьд энэ нь автоматжуулалтад шилжих босхийг бууруулж байгаамаа. в автоматизацию. Роботоос гадна хөгжүүлэлтийн үр ашиг нэмэгдүүлж, эдэнгийн өртгийг бууруулсан Гуандун дахь нийлтийн сүлжээний ачаар бид захиалчдын хүсэлтэд хариу хурдан өгч, орлон төрлийн шийдлийг санал болгож чаддаг. Энэ нь заавал их хэмжээний захиал байх албагүй. Бид өөр пункттэй жижиг төхөөрөмж нийлүүлж чадна. С разными функциями. Дэлхийн өнцөг булан бүрийн компаниуд зардлаа бууруулах, ажиллах хүчний хомсдлыг даван туулах арга зам хайж байна. Харин Хятадд энэ шиг хандлагыг мэдэрч, ухаалаг үйлдвэрлэлийн дүр төрхийг өөрчилж, өөртөө ч бусдад ч ашиг авчирч байна.